За надад нэг асуулт байна. Энэ нийгмийн даатгал гэдэг зүйлийг, ер нь даатгал гэдэг зүйлийг би ер нь хизээнээсээ л нэг сайн ойлгохгүй явсаар ирсэн. Эрүүл мэндийн даатгал гэж байдаг, эд хөрөнгийн даатгал гэж байдаг. За цаашлах юм бол жолоочийн хариуцлагын даатгал, аяллаа даатгал, тээврийн хэрэгслийн даатгал, орон сууцны даатгал. За тэр байтугай зарим нэг урлагийн хүмүүс хоолоогоо даатгалаа, гар хуруугаа даатгалаа, зарим нэг нэртэй хөл бөмбөгчд хөлөө даатгалаа, тэдэн тэр бумаар даатгалаа, тэдэн саяар даатгалаа гэж зөндөө сонсч байсан. Тэгвэл энэ даатгал гэдэг зүйлийн ач холбогдол нь ер нь юунд дээр байдаг юм бэ? Хүн болгон даатгуулах, заавал даатгуулах ёстой юу? Эсвэл энэ сайн дурын зүйл үү? За тэр дундаа нийгмийн даатгал гэдэг зүйл ер нь ямар ч юм бэ? Нийгмийн даатгалд яагаад төрөөс хүртэл анхаарч хуульчирч хүртэл өгсөн байдаг юм бэ? Хүн бидний амьдралд маш олон янзын эрсдэл тулгарч болно. Анхаарал болгоомжгүйгээсээ болоод хин нэгний үнэтэй зүйтэй эд хөрөнгийг ивчгэж болно. За санаандгүй санамсаргүй явж байгаа хөл гараа гэмтээ ичгэж болно. За даарч хурж явж байгаа өвдөж болно, эмнэлэг дэвтэх шаардлагатай байж болно. Элдэг янзын байгалийн гамшигаас болоод орон гэр эд хөрөнгөөрөө хохирч болно. За цаашлах юм бол гадаадад явхад дандаа ямар нэгэн даатгал шаардаад идгийг бид нар мэднэ. Тэгэхээр зэрэг даатгал гэдэг зүйл бол энэ эрсдлээс өөрсдөө хамгаалахдаа ирээдүйнхээ баталгааг санхүүгийн хувьд хангах ийм шаардлагаар үүсэн бий болсон байдаг. За орчин үед бол баг бүх төрлийн эрсдлээс өөрийгөө хамгаалах даатгалын тогтолцоо бүрдсэн байна. Гэхдээ хүн бүр өөрийнхөө оршин тогтнох үед зайлшгүй шаардлагатай ийм эрсдлээс өөрийгөө зайлшгүй хамгаалж авах хэрэгтэй. За тухайлах юм бол бид нар тодорхой олон жилийн дараагаар ахмад настай болно, хөдөлмөрийн чадвар буурна. За магадгүй зарим талаар хөлбөрийнхаа чадварыг алдаж болно. За түрүүн хэлжсэн эмчилгээний, эмнэлгийн тусламж хэрэгтэй болж болно. За энэ мэтэд байнга бэлэн байж өөрийгөө энэ мэт эрсдлээс хамгаалах зайлшгүй шаардлагатай. За яг энэ хэсэгт төр орж ирж хүмүүсийнхаа төлөө, нийгмийнхаа сайн сайхны төлөө нийгмийн даатгал гэдэг зүйлийг бий болгосон. За өөрөөр хэлэх юм бол иргэддээ нийгмийн хамгааллын дэмжлэг, халамж, тусламж үйлчилгээ үзүүлж иргэдийнхээ амжиргааны наацхан хэрэгцээ, амьдралын баталгааг эдийн засаг талаас нь хангаж, болцшгүй эрсдлийг хамгийн хохирол багтаа даван туулах нөхцөл бололцоогоор хангах зорилгоор нийгмийн даатгалын тогтолцоог бий болгожээ. За энэхүү нийгмийн даатгалын тогтолцоо нэг талаас иргэдийн ирээдүйн нийгмийн баталгааг хангаа зогсохгүй, нөгөө талаас нийгэмд тэгш байдлыг бий болгох зорилготой байдаг. За тодруулах юм бол бидний өнөөдрийн төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл яг биднэрт өнөөдөр хэрэг болохгүй ч гэсэн хин нэгэнд нь дэмжлэг хэрэгтэй байгаад нь очиж л идэг. За хөдөлмөр эрхэлж байгаа залуус тухайлах юм бол нийгмийн даатгалын шимтгэлээ бүгдөөрөө төлөөд эдгээр нь бүгдөөрөө ямар нэгэн даатгалын санд төвлөрөөд тэндээсээ аав ээж өвөө эмээгээ маань татварт зарцуулж байдаг. За үүгээрийн нийгмийн даатгалын тогтолцоо нийгэмдэх эрүүл өвчтэй, хөгшин залуу, баян ядуугийн ялгааг тэрсдэхэд өөрийн хувь нэмрээ оруулж байдаг онцлогтой. Тийм ч учраас магадгүй нийгмийн гэж тодтогсон байдаг болов. За тэгэхээр нийгмийн даатгал гэдгийг төрөөс иргэдээ нэн хэрэгцээтэй үед нь дэмжин тусалж шаардлагатай үйлчилгээг нь үзүүлэх зорилгоор авч байгаа нийгмийн эдийн засгийн арга хэмжээ гэж ойлгож болох юм аа. За нийгмийн даатгалын албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хоёр хэлбэр бий. За албан журмаар даатгуулах даатгалд нь голдуу төрийн албанд ажиллаж байгаа, за ямар нэгэн ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаа хүмүүс бол даатгуулах хэрэгтэй байдаг бол сайн дурын даатгалд нь хуваарай хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс голдуу даатгуулдаг. За тухайлах юм бол сайн дурын даатгалд ямар нэгэн ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилтгүй, за хуваарай хөдөлмөр эрхэлдэг, малчин, газар тариалан эрхлэгч, чөлөө туран бүтээлч, тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэд, гадаад улсад ажиллаж амьдарч байгаа иргэн, оюутан суралц зэрэг хамрагдаж болно. За манай улсад 5 төрлийн нийгмийн даатгалын тогтолцоо хэрэгжиж байна. Тухайлах юм бол тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал, ажилгүйдлийн даатгал болно. За эрүүл мэндийн даатгал бол биднэрт хамгийн ойлгомжтой даатгал байгаа. Бид нар эрүүл мэндийн шимтгэлээ төлснөөр буцаагаад төрөөс эрүүл мэндийн альва үйлчилгээг авах хэрэгтэй болдог. За харин тэтгэвэр тэтгэмж гэдэг хоёр үгний хувьд жаахан эргэлзээтэй байж магадгүй. Тэтгэвэр гэж
даатгуулагчийг өндөр наслахад насан туршидна. Тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл эсвэл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл. За нас ороход нь түүнийг гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор олгох мөнгөн хөрөнгийг хэлдэг. За харин тэтгэмж гэж даатгуулагчид хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмслэх, амаржих, нас барах тохиолдолд олгох мөнгөн хөрөнгийг хэлдэг. Бидний төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн 0.2% нь ажилгүйдлийн даатгалд төлөгддөг. Ингэснээр бид ажилгүй болсон тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй болох нь. За гэхдээ ажилгүйдлийн тэтгэмж авахын тулд шимтгэлээ 24 сараас доош хугацаанд төлсөн байх. Тэр дундаа сүүлийн 9 сард нь шимтгэлийг тасралтгүй төлсөн байх болцолтой юм байна. За ажилгүйдлийн тэтгэмжийг ажлын 76 өдрийн хугацаанд олгох ба даатгуулагчийн шимтгэл төлсөн сүүлийн 3 сарын дундаж хөдөлмөрийн хөлс орлогоос бодож тооцож олгодог. За нийгмийн даатгалд хамрагдсан иргэн буюу даатгуулагч нийгмийн даатгалын санд тодорхой хэмжээний шимтгэл төлөхөөс гадна ажил олгогч нь мөн шимтгэл төлдөг онцлогтой. За шимтгэлийг хэн, хэдийн хэмжээгээр хэрхэн төлөхийг хуулиар тогтоосон байх ба ажил олгогч, даатгуулагч хоёр ихэнх тохиолдолд ижил хэмжээгээр төлдөг. За одоо бүгдөө манай улсад ямар төрлийн даатгалд ажил олгогч болон даатгуулагч өөрөө ямар хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болохыг харцгаая. За эндээс харахад тэтгэврийн даатгалд ажил олгогч, даатгуулагч хоёр хоёулаа адилхан 8.5% төлж байна. За эрүүл мэндийн даатгалд мөн хоёулаа ижил тус бүр 2.2% төлж байна. Ажилгүйдлийн даатгалд мөн хоёул тус бүр 0.2%-ийг хөдөлмөрийн хөлсний сан түүнтэй адилдах орлогоос сар бүр төлдөг бол тэтгэмжийн даатгалд ажил олгогч 1%, даатгуулагч 0.8% төлдөг болох нь энэ дээрс харагдаж байна. За ингээд нийт шимтгэлийн дүнг нь аваад үзэх юм бол ажил олгогч 11.7%, даатгуулагч өөрөө 11.5%-ийг төлдөг байна. За харин үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалыг ажил олгогч 100% хариуцсан төлдөг. За ингэж төлөхдөө 0.8-аас 2.8%-аар ялгууртай төлдөг. Чухам ямар тохиолдолд ямар хувиар шимтгэл төлөхийг тухайн салбарын хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагаанаас хамааралтайгаар ялгууртай тогтоосон байдаг. За тухайлах юм бол уул уурхай, барилга, зам тээвэр, геолог, хайгуул зэнт хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй салбар болон мэргэжлээс шалтгаалсан тоосчлт, харшил, химийн бэцийн хордлого, нүдний өвчин, мэдрэлийн өвчин зэрэг үүсэх эрсдэлтэй ажил мэргэжлийн хувьд 2.8%-аар төлдөг болвол хөдөлмөрийн хэвийн нөхцөлтэй байгууллага 0.8%-аар төлдөг. За манай улсад нийгмийн даатгалын хуулиас гадна нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль, эрүүл мэндийн даатгалын тухай хууль, нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль, нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэмж, төлбөрийн тухай хууль гэсэн даатгалын төрөл тус бүртэй холбоотой хуулийг үйлчилдэг. За энэхүү даатгалын төрөл бүртэй холбоотой нарийн зохицуулгуудын тухай мэдхийг хүсвэл энэ хууль тус бүрлөөнд ороод нарийн мэдээллийг аваарай. Нэрээ анагаахын шинжилгээ ухаан сайн хөгжсөн, амьдралын чанар нь сайн, баталгаатай. За иргэдэнд тийм ч учраас урт насалдаг. Гэхдээ төрөлт багтай зарим нэг орнуудад нийгмийн даатгалтай холбоотой нэгэн асуудал үүсэж байгаа юм байна. За энэ юу вэ гэхээр дээхэн үедээ 3 хүн одоо ажил эрхэлж байгаа 3 залуу хүн тэтгэврийн нэг хүний тэтгэврийг төлдөг байсан бол одоо бүр эсэргээрээ нэг залуу хөдөлмөр эрхэлж байгаа хүн тэтгэврийн насны 3 хүний тэтгэврийг төлөх шаардлагатай болчиход байгаа юм. За хүн ам нь харьцангуй залуу гэдэг манай Монгол улсад энэ байдал ямар байгаа бол яг одоо хөдөлмөр эрхэлж байгаа нэг залуу хүнд тэтгэврийн насны хэдэн хүн навдж байгаа болоо. Өөрөө судлаад үзээрэй.